Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэнд бэлтгэн хүргэдэг Библи юу өгүүлдэг вэ нэвтрүүлэг маань шинэ дугаараа эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ Коринт номын 13, 14 дэх бүлгийг уншицгаая. Би дэлхийн бүх үндэснийг байтугай ер бусын элч нарын хэлээр ярьдаг болсон ч ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд хайргүй байсан бол миний яриа хоосон хөнгөнөх харанга мэт утга учиргүй хоосон болгосон. Би ертөнцийн эзний үгийг бусдад дамжуулах чадвартай болж түүний ер бусын бүх нууцыг мэдэж бүх сургаалыг ойлгож онцгой их итгэлээр уулыг хүртэл хөдөлгөн явуулагч ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд хайргүй байсан бол миний тэр бүх авьяас чадвар амьдралч гэсэн утга учиргүй болно. Би өгөөмөр загнаж бүх хөрөнгөө хүмүүс тараан өгч өөрөө хосрон хавчлага зовлон эдэлж галд шатаагдан ертөнцийн эзэн ба хүмүүст хайргүй байсан бол энэ бүхэн надад ямар ч ашиг өгөхгүйсэн. Иймээс бид ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд хайртай байх нь хамгийн чухал хэрэг мөн. ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд жинхэнэ хайртай хүн ямар ч зовлон тесэрлэж, бусдыг өрөвдөн хайрлаж, хүн татаархаж дөөрөхгүй, өөрийгөө магтахгүй, их зам болон эвгүй бүдүүлэг аж гаргахгүй, хувайн бодохгүй, амархан дүрс хийж уурлахгүй, бусдаас өшөө авахыг хүсэхгүй, муу явдалд баярлахгүй бөгөөд зөвхөн шударга юмд л баярлана. Тийм хайртай хүн ямар ч хэцүү байдлыг тэсвэрлэн туулж, цайлган сэтгэлээр бусдад итгэн, ямагт сайнаар бодож, муу зан үйлстэй хүн Есүст итгэн өөрчлөгдөхийг хүсэж, үүний төлөө бүгдийг туулж давна. Хайр бол хүний мөнхийн чанар бөгөөд хизээж устдахгүй. Хүмүүс одоо ертөнцийн эзний үгийг бусдад дамжуулж, өөрийн мэдэхгүй хэлээр ярьж, ариун сүнсний мэрэгэн үгийг хэлвч, хожим энэ бүхнийг хийх шаардлагагүй болно. Яагаад гэвэл дэлхий сүнхөд Есүс Христ ирж хүн төрлөختний дотор ямар ч гэмгүй туйлын ариун байдлыг тогтооно. Бид одоо ертөнцийн эзний бүх нууцыг мэдэж чадахгүй бөгөөд зөвхөн зарим үгийг нь ойлгож, тайлбарлаж чаддаг. Гэтэл хожим Есүс бүхнийг өөрчлөхөд бидний ер бусын авьяас чадвар хүртэл хэрэггүй болно. Энэ нь үлгэрлвээс доорх байдалтай адилхан. Би балчир байхдаа хүүхдийн сонирхол бодол яриатай байснаа насанд хүрээд энэ зангаа орхисон билээ. Бид ертөнцийн эзний ер бусын нууцаас зөвхөн зарим юмыг л ойлгож чаддаг нь хуучин төмөр толинд нүрээ харахыг оролдож байгаа хүмүүс. Асар олон юм бидэнд тодорхойгүй байна. Гэвч бид ертөнцийн эзэнтэй хожим уулзсан. Тэгээд ертөнцийн эзэн одоо намайг бүрэн гүйцэд ойлгодгийн адилаар хожим би түүнийг гүйцэд ойлгож чадна. Иймээс ертөнцийн эзэнд итгэж түүнээс сайн сайхнаа авна гэдэгтээ найдаж түүнд болон бүх хүнд хайртай байх нь бидний мөнхийн хэрэг юм. Үүний дотроос хамгийн чухал нь хайр билээ. Та нарын гол зорилго бол ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд хайртай байх явдал мөн. Тэгээд түүний ариун сүнсний өгөх авьяас чадвар, ялангуяа ертөнцийн эзний үгийг дамжуулах чадварыг авах хүсэлтэй байх ёстой. Яагаад гэвэл үл мэдэх хэлээр ярих авьяас чадвартай хүн ариун сүнсний нөлөөгөөр инхүү ер бусын үгийг ярихдаа хүмүүстэй биш, зөвхөн ертөнцийн эзэнтэй харьцаж байна. Тэр үед ертөнцийн эзэнтэй ер бусын далтын утгатай юм ярьдаг учраас өөр хүн энэ яриаг ойлгохгүй. Харин ертөнцийн эзний үгийг дамжуулж, буй хүн бусадтай харьцаж, урам зориг оруулж, тайвшруулж, зөвлөгөө өгч байна. Иймээс үл мэдэх хэлээр ярьж байгаа хүн зөвхөн өөртөө сайн юм хийж байгаа бол ертөнцийн эзний үгийг дамжуулж буй хүн Есүст итгэж бүхэнд тусалж байна. Хүн бүр үл мэдэх хэлээр ертөнцийн эзэнтэй ярих чадвартай байхыг би хүсвч, хурал дээр ертөнцийн эзний үгийг бусдад дамжуулах нь илүү ашигтай гэж үздэг. Иймээс хурлыг бүгдэд ашигтай болгохын тулд үл мэдэх хэлээр ярьсан хүн өөрөө юм уу бусдаар үнийгээ утгыг тайлбарлуулах нь зөв. Эс тэгвэл ертөнцийн эзний үгийг энгийн хэлээр шууд дамжуулан ярьсан нь хавьгүй дээр. Нөхдөө, би та нар дээр очиод ертөнцийн эзний үгийг дамжуулж, ариун сүнсний үгийг тайлбарлаж,
Сургаал заахынхаа оронд зөвхөн үл мэдих хэлээр ярил ямар ашигтай вэ? Үүний адилаар ятга буюу лимбийн дуу тодорхой биш бол хүмүүс ямар ая болохыг нь ялгаж чадах уу? Тодолдон эхлэхэд бүрээний дуу тодорхой биш бол цэргүүд байлдаанд бэлтэх үү? Иймээс та нар үл мэдих хэлээр ярихдаа утгыг нь тодорхойлохгүй бол хэн ч ойлгохгүй. Энийн салхины дүг хэсэгтэй адил ашиггүй явдал болно. Дэлхийн олон үндэстний хэл бүгдэд утгатай. Харин би өөрийнхөө мэдэхгүй хэлээр ярьдаг хүнтэй уулзвал миний хувьд тэр хүний яриа утгагүй бөгөөд тэр хүний хувьд би утгагүй юу гэлж байгаа. Та нар ертөнцийн эзний ариун сүнсний хүслийг дагах дуртай бол нөтийнхөө итгэлийг батжуулах чин гол зорилго байх ёстой. Тийм учраас үл мэдих хэлээр ярих чадвартай хүн үүнийгээ бусдад тайлбарлах чадварыг надад өгөөч гэж ертөнцийн эзнээс гуйхан зөв. Ийм чадвар хэрэгтэй байдгийн учир нь ертөнцийн эзэнтэй үл мэдих хэлээр ярих үед зөвхөн сүнс минь түүнтэй ярьж би өөрөө үнийг ойлгохгүй учраас санаа бодол минь үүнд оролцдоггүй. Гэвч энэ үед миний сүнс үл мэдэх ба миний мэдих жирийн хэлний аль найр нь ярьж дуулдаг. Харин ариун сүнсний өгдөг ийм авяас чадварыг ойлгоогүй хүн хуралд байвал та нар сүнсээрээ ертөнцийн эзнийг хэрхэн талархан хүндэтгэж буйг ойлгож чадахгүй учраас тийм ээ энэ үг ёсоороо бэлэг болтугай хэмээн дуу нийлүүлэн зөвшөөрж та нарын хамт ертөнцийн эзнийг хүндэтгэж чадах үед хүрнэ. Тэгвэл та нар ертөнцийн эзнийг өөртөө хичнээн хүндэтгөвч бусдад ашигтай юм хийж итгэлийг нь бэхжүүлж чадахгүй. Би үл мэдих хэлээр та нараас илүү олон удаа ярьдаг. Үүнийхээ төлөө би ертөнцийн эзэнд талархлаа илэрхийлж байна. Харин Есүст итгэгчдийн хурал дээр нөхөддөө юм ойлгуулахын тулд үл мэдих хэлээр түмэн үг хэлснээс жирийн хэлээр 5 үг хэлсэн нь хавьгүй илүү ашигтай. Хайрт нөхдөө, ийм асуудлыг хүүхэд шиг гинэн тэнгээр бүү бодцгоо. Та нар хүүхэд шиг цайлган байх ёстой боловч ер бусын юмыг ойлгохдоо хүүхэд шиг уйхвар мөчөд байж болохгүй.